Сайн байцгаана уу манайхан. За энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэндээ ямар бичлэг хүргэх гээд сууж байна вэ гэхлээр үнэнч хайр, сэтгэлийн хат, хүн болж төрсөн утга учир гээд бүгдийг нь багтаасан нэгэн нэвтрүүлгийг орчуулж ярьж өгөх гэж байгаа. За энэ нэвтрүүлэг нь 2007 онд KBS телевизээр олонний сонирт хүрч байсан. За тухайн үедээ Солонгос хүмүүсийн сэтгэлийг ихээр хөдөлгөжсэн онцлогтой нэвтрүүлэг байгаа. Тэгээд та нарт маань ч гэсэндээ нэгийг бодогдуулж, нэгийг ойлгуулах болов уу гэсэн багахан найдвараар өнөөдрийн бичлэгээ бэлтгэн хүргэж байна. За ингээд оршил хэсгээ дуусгаад нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулцгаая. Нэгэн залуугийн гэргий бяцхан хүүгийн ээж 38 настай өвүүн гэх хятад бүсгийн амьдралтай бүгдээрээ өнөөдөр танилцсан. Түүнд бусдаас өөр хид хідэн зүйлс байгаа. Тэр нь галын дараа өөрчлөгдөж тогтсон түүний царай болон хугарч үлдсэн гар нь. Хоёр нүд нь хардаггүй, хоёр гар нь хугархай тэрээр 30 жилиг энэ царай энэ биеэрээ туулж ирсэн. Гадаа гарахаар учир мэдэхгүй жаахан хүүхдүүд мангас байна гэд айгаад зогцдог болохоор гадагшаа гарах үнэхээр хэцүү байдгаа гэсэн түүний үгээр нэвтрүүлэг эхэлж байгаа. Нэвтрүүлгийн багийнхан Хятадын Гуандун мужийн 100 хэсэгт байрлах Хужийн хотод очисон. Онгоцны бодлоос 2 цагийн зайд байрлах энэ хотод өвүүн бүсгийн гэр бүлийнхэн амьдардаг юм байна. Яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа хитгэн чихэр жимс нь тэдний амьдралаа залгуулдаг гол хэрэгслүүд. Тэд жижиглэнгийн чихэр жимс ундаа зарж олсон мөнгөөрөө аж түрэн амьдардаг юм байна. Бүсгүй маань өдөр болгон ирээд нөхөртөө туслахыг хүсдэг ч гэсэндээ тиймч амар байдаггүй гинэ. Нас тогтсон хүмүүс болохоор өвөөнийг хараад ойлгоод ахин дэлгүүрээр үйлчлүүлдэгч жаахан хүүхдүүд болон гадаад аялагчид түүнийг хараад айгаад шууд л яваад өгдөг гинэ. Тийм болохоор нөхөртөө тус хүргэхгүй ч гэсэндээ орлогот нь саад болохоос айгаад дэлгүүртээ байн гарч чаддаггүй. Яг одоо дэлгэцэнээр харагдаж байгаа бяцхан хүү бол түүний хөрш дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч гинэ. Тэгээ өвүүн бүсгүйтэй дотноор ярьж сансан гэдгээ эхэлж байгаа. Энэ хүн төрснөөсөө хойш өвөнтэй дотн байсан учраас түүнд санаа тавьж хайрладаг хүмүүсийн нэг юм байна. За харин энэ эмэгтэй бол өвөөний үеэлэгч хараагүй хөдөлмөрийн чадвараа алдсан дүүдээ туслаад гэрээр нь орж гарч хань болдог ганц эгч байгаа. За тэгээд тэрээр бүсгийн өмнөх царайг мэддэг цөөхөн хүмүүсийн нэг юм байна. Дүүгийнхээ талаар эгч нь ярихдаа тэр минь маш царайлаг охин байсан. Нүд хөмсөг хамар гэд бүх зүйл нь тохирчсан үнэхээр хөөрхөн охин байсан. Хүмүүс байнга л хөөрхөн гэж хэлдэг байсан. За харин тэр нэг муухай газар хөдлөлтөөс болоод ийм болчихсон. Гэхдээ тэр үед амиа одоо зүгээр л гүгэд гарчихсан бол ийм төрхтөө үлдэхгүй байсан. Дүүгээ аврах гээд л ийм болчихсон шүү дээ. Тэр үед дүү нь 5 настай, өвөө нь өөрөө 7 настай байсан юм аа. Ганцаараа гүгэд гараагүй дүүгээ авч гарах гэж цаг алдаад нуранганд дарагдчихсан. Тэр галаар нүүр нь ийм болоод бас хараагаа алдаад өнөөдөр ямар ч хөдөлмөрийн боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсондоо гэд нулимс туслуулаад ярьж байгаа. Өвөн бүсгэн маань зураг даруулах дурггүй гал гарсан тэр үеэс хойш камер зураг хоёроос хол байсан. Өөртөө харж чаддаггүй болохоор тэр шүү дээ. Тэгээ ганцхан зураг даруулсан байдгиймаа гэд далдаас гаргаж ирсэн зураг нь хүүгийнхээ 100 өдрийн ойгоор татуулсан энэ зураг аа. Тэгэд тэрээр зургаа бариад сууж байхдаа хүү мэн яг ямар төрхтэй, ямар хүн байдаг болоо гэж хамгийн ихээр би харахыг хүсдэгэ. Хэрвээ надаас бурхан нэг хүслийн минь биелүүлнэ гэх юм бол би зүгээр л хүүгээ харъя гэж хүснэ гэж хэлсэн. Тэгээд нөгөөх зургаа нандинаад цааш нь хийж байгаа төрслөл яг одоо харагдчихэв. Галт төлөгдөж хараагүй болоод хөдөлмөрийн чадвараа алдсан түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж түүний гар хөл болж байгаа энэ хүнийг Хинвэн гэдэг 43 настай түүний нөхөр байгаа. Тэд дундаасаа нэг хүүтэй төдний хүүг Чиндун гэдэг 13 настай. Энэ хоёр хүн бол өнөөний хажууд байх хэвээр хамгийн чухал хүмүүс юм. Нөхөр нь дэлгүүрээ ажилуулахын хажуугаар өдрийн турш гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах гэх мэт гэрийн ажлаа гардан хийдэг. Энэ нь түүнд огт хэцүү ажил биш гинэ. Тэрээр хэлэхдээ анх бидний гэрлэлтийг манай гэр бүлийнхэн эсэргүүцэж байсан. Түүндээ гэрлэх юм бол надад хэцүү байна байхаа гэд санаа зовсох хэрэгэлтэй. Гэхдээ миний бодол өөр байсан. Миний эхнэр маш ухаантай, бас сайхан сэтгэлтэй, сайхан яриатай бүсгүй. Тэр хүн ямар царайтай байх нь надад чухал шээ. Хүн ухаантай байж л цааштай гэр бүлийнхээ төлөө сайн байж чадна шүү дээ. Би тийм л бодолтой байсан. Миний эхнэр хамгийн ухаантай хүн, бас миний хувьд хамгийн чухал хүн байж ирсэн.
байсаарч байх болно гэж ярьсан байгаа. Тэгэд 16 жилийн өмнө энэ хоёр маань гэрэлсэн гэхээр яг өвөөнийг ийм царайтай, ийм төрхтэй байх үеэс нь эхлээд хайрлаж хамгаалж ирсэн хүн гэсэн үг юм байна. Өдрийн хоолны цаг болсон. Нөхөр нь ямар ч хоолыг сайн хийдэг гинэ. За гэхдээ хоолны материал хангалтгүй байдаг болохоор хачир болон будаагаар хооллох нь элбэг байд юм байна. Тэгээ энэ олон жил нэг ч удаа алгасалгүйгээр гарын хоолоо эхнэртэй хийж өгсөн тэрээр ганц ч удаа энэ амьдрал хэцүү байна, би ядарч байна, цаашдаа чадахгүй юм байна гэсэн үгийг хэлж байгаагүй юм байна. За харин ч илүү сайхан амьдруулж, илүү гоё хоол идүүлж чадахгүй явж байгаадаа сэтгэл гонсгор байдгаа гэж ярьсан байна. За манай бүсгүй хоол идэхэд хүртэл хэн нэгний тусламж хэрэг болдог. Тэрээр амаа бүрэн нээж чадахгүй учраас хооллоход их хүндрэлтэй, бас хуруугүй учраас халбах сэрэг хэрэглэхэд амар ушаад юм байна. Анх аав ээжийнхээ тусламжтай энэ бүгдийг хийдэг байсан бол одоо нөхөр нь тэр орон зайг нөхдөг болсон. Өвөө бүсгүй маань амарчсны дараа хүүгээ асрах, харах, мөн гэр доторх бүх ажлыг түүний нөхөр хийдэг байсан бол одоо хүү нь аавдаа туслаад хамтдаа хийдэг болсон гинэ. Тэгээ үүнийг нь хараад бүсгүй маань хамгийн ихээр сэтгэл хангалуун байгааг нь гэхдээ юугаарч тусалж чаддаггүй дээ байнгын сэтгэл дундуур байдаг гэдгээ нуулгүй ярьсан байгаа. Өнөөдөр тэдний эмнэлэгт үзүүлэх өдөр нөхөр нь хөлийн улнаас толгой хүртэл нь бүх зүйлд нь анхаарч эхнэрээ хувцслаад гэрээс гарч байгаа. Хүүн харин хараагүй ээжийнхээ нүдэн болоод дэрэгдээс нь алхамж холдолгүй тулгуур болж явж байгаа. Тэд маань 10 жилийн дараа эмнэлэгт ирж үзүүлж байгаа нь гинэ. За ингээд бие үзүүлээд шинжилгээ хийлэгчгээд хариугаа хүлээгээд сууж байна. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд хэдхэн минут л болох хооронд өвөө бүсгийг ажиглан харж байгаа бусад хүмүүсийн харц үнэхээр хэцүү байгаа. Яг л хар гаргийн хүн харж байгаа юм шиг нүдээ салахгүй байгааг бид бүхэн харж байна. За ингээд шинжилгээний хариу гараад эмч хэлэхдээ гарын яс бол хугараад идэгдээд тэр чигтээ тогтсон учраас гарын ясыг ахин сэргээх боломжгүй, хүндрэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд зүүн нүд бол хараа дахин сэргэх боломжгүй. За харин баруун нүдний хувьд найдлага тавьж болно гэсэн оншиг тавьсан байгаа. Тэгээ бас арьс болон бусад гоо сайхантай холбоотой мэс заслыг хятад улсад биш, Солонгос, Европ гэх мэт гоо сайхны хаалга өндөр хөгжсөн улсад хийлгүүл амжилт олж болохоор харагдаж байна гэсэн оншиг тавьсан байгаа. Өвөн бүсгүй маань эмнэлэгт үзүүлээд ирэх болгондоо сэтгэл дундуур байдаг гинэ. Боломжгүй, болохгүй, мөнгө их орно гэсэн үгсийг байнга сонсдог болохоор ерөөхдөө эмнэлэгт ирэх дургу болсон юм байна. Тэгээ энэ удаа ч гэсэндээ хятадтай одоо энэ мэс заслыг хийх боломжгүй, өндөр өртгөөр гадагшаа гарах шаардлагатай гэсэн үгийг сонсоод хизээж хүүгээ харж чадахгүй юм байна гэсэн сэтгэлийг өвөртлөөд гэрийн зүг явсан байгаа. Гэтэл юу болсон гэж Green Doctors гэсэн нэг байгууллагаас өвөө бүсгүүд маань туслах боломжтой гэсэн мэдээг ирүүлсэн байгаа. За энэ байгууллага нь Солонгостой сайн дурын аян явуулдаг гэдгээрээ олонд танигдсан ийм байгууллага юм байна. Сайн дурын эмч, эрүүл мэндийн мэрэгчлэтнүүд нийлээд хөдөө орон нутгийн хүмүүс болон нэн ядуу, санхүүгийн боломжгүй, эмнэлгийн тусламж авахд хэцүү байгаа эрүүл мэндийн мэдлэг нэн шаардлагатай хүмүүст тусламж үзүүлдэг ийм байгууллага юм байна л да. Тэгээ энэ байгууллагаас өвөнд туслах боломжтой гэсэн мэдээг ирүүлсэн гэсэн. За гэхдээ тэдний зүгээс өөрийн эмч нар маань үзэж оншлоод мэс засал хийх боломжтой гэсэн дүгнэлт гарах юм бол үн төлбөргүйгээр хийж өгч болно гэсэн саналыг тавьсан байгаа. Мэдээж өвөн бүсгийн гэр бүлийнхэн энэ саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Анх удаа ийм сайхан мэдээ сонссон болохоор маш ихээр баярлсан. Тэгээд явах өдрөө л хүлээсэн байгаа. За Солонгос явахын өмнөх өдөр байна. Хөршийн найзууд нь бүгдээрээ цуглараад баярт мэдээгээ хуваалцаж сууж гин. Өвөн маань гадагш гарч чаддаггүй болохоор хаяа тэд хоолойрын ховж өвийг түүнд дамжуулахаар гэртэн цугладаг гинэ. Тэгэд тэрээр гэрээс гардаггүй ч гэсэндээ хятад улсад юу болж байгаа, гадуур дотор ямар ховж байна бүгдийг нь мэддэг гинэ. За тэгээ энэ өдрийнхөө оройн нь урт аяллаа бэлтгэлээ хийж байгаа хоёр хос маань харагдаж байна. 길이 오늘따라 더 정성스럽다. 아내에게 자꾸만 미안해지는 남편이다. За ингээд Солонгос улс руу эмчилгээнд явах өдөр боллоо. Green Doctors байгууллагын төлөөлөгч ирээд бүх хүчээ дайчлан ажиллаад бага ч гэсэн тус болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Үүгээр дуусаагүй нутгийн найзууд нь ч гэсэндээ түүнийг гаргаж өгөхөөр ирээд эрүүл сайхан хараатай болоод ирэхийг өрөөгөөд нулимстай нүдээр түүнийг гаргаж өгсөн. За ингээд 30 жил хүлээсэн мөч ирээд Солонгос улсыг
зорьсон байгаа. За манай хоёр Солонгос улсад буунгуудаа шууд эмнэлэгт хэвтсэн. За зүрх, гавлын яс, арьс зэрэг нь бол мэс засал хийхэд хүндрэл учруулахгүй гэсэн дүгнэлт гарсан ч амаа бүтэн нээж чадахгүй байдал нь бүтэн унтуулга хийхэд саад учруулж болцшгүй байна гэж эмчнэр ярилцчихсан. Тэгээд нэг нүднийх нь хувьд бол угаасаа харах боломжгүй. За харин үлдсэн баруун нүдний хувьд гаднаас нь хараад шууд мэдэх ямарч боломж байгаагүй. Түлэгдээд идэгчгсэн арсны наанаас ямар нэгэн урчилсан унштай хүндрэлтэй байгааг эмчнэр хэлээд дахин эмчнэрийн зөвлөгөөний хурал арсан баа. Тэгээд яг энэ үеэр гаднаа хүмүүст хэлэхгүй байгаа ч гэсэндээ дотроо маш их горлох тээж ирсэн болохоор өвөн бүсгүй юм байна. Сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй уйлж байсан. Хүүгээ харахыг хүсэж байгаа. Энэ олон жил миний хажууд надад тусалж намайг хайрлаж, намайг дэмжиж ирсэн нөхрөөхөө царайг ганц ч ихсэн харахыг хүсэж байна гэсэн сэтгэлээ нуугаагүй. Хурлаар яг ямар шийдвэр гаргахыг зүрх төгшин хүлээж байсан. За ингээд эмчнэрийн зөвлөгөөний хурал дууссан байгаа. Тэгээд ямар ч байсан хагалгааг эхлүүлэхээр болсон. Тэгээд мэс заслыг гардан хийхээр товлогдсон эмч маань өвөөнтэй ирж уулзсан байгаа. За тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр энэ мэс засал бол зөвхөн гоо сайхны хагалгаа биш ээ. Гоо сайхан чихамар хоолой мэрэгсэн эмч нар бүгдээрээ хамтраад хийх ийм мэс засал болох болно. Тэгээ хамгийн түрүүнд амаа ингээд гүйцэд нээж чадахгүй байгааг чинь бид нар айл болох сайн хэмжээнд нээж өгөх болно. Тэгээд шүд болон уруулын буруу тогтсон байрлалыг нэг чигт нь болгоод айл болох зөв зуулттай болгохоор хичээнэ. За тэгээд наалцсан байгаа баруун нүдний арсыг нь зүсч гаргаж ирээд нүдийг нь ерөөхдөө бол нээж гаргаж ирэх юм байна. Гэхдээ харж чадах хэсгийг одоо хэлж мэдэхгүй. Мэс заслын дараагаар л бүх зүйл тодорхой болно гэсэн тайлбарыг өвөнд хэлсэн байгаа. За ингээд өнөөдөр түүний мэс засалд орох өдөр нөхөр нь айд сандарч байгаа нь харагдаж байгаа. За ийхүү хагалгаа эхэлсэн. Хамгийн түрүүнд хэсгийн мэдээ алдуулалт хийгээд амийг бүрэн нээх ажиллбарыг хийсэн байгаа. За ингэж ижил гуурс хоолоогоор сорилуулад бүтэн мэдээ алдуулах боломжтой гэсэн үг. Хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд эмч нар маань хамгийн том айдсаа ардаа игээд түүнд бүтэн биеэр унтуулга хийж чадсан байгаа. Үүний дараагаар нүдний мэс засал эхэлсэн. За энэ үед нэгэн хүндрэл учирч байсан нь юу вэ гэхээр 30 жилийн турш хатуураад наалтчихсан байсан арсанд зүсэлтгэх тийм ч хялбар байгаагүй. За гэсэн ч алтан гартай эмчнэрийн ачаар 4 цагийн дараа олон жилийн турш нуугдсан байсан баруун нүдийг гаргаж ирснээр мэс засал маань амжилттай дууссан байгаа. За яг одоо дэлгэцэн дээр уун бүсгүй маань мэс заслаас гараад ирж байгаа зураглал харагдаж байна. Цаг, минут, секунд тутам залбирч сууж исэн нөхөр нь эхнэрийгээ хаалгаанаас гарч ирэх энэ үед л одоо нэг сэтгэл амарлаа гэсэн айтай гүнзгий амьсгаа авч исэн. За ингээд хамгийн чухал мөч ирж байгаа. Эмч орж ирээд нүдний хаалтыг авсан. Тэгээд увуун бүсгүйн урд зогсоод 2 хуруугаа гаргаад түүнээс юу харагдаж байгааг асуусан. Энэ үед увуун бүсгүй маань баруун гараа 2 удаа хөдлөсөн. Тэрээр хараа орсон байсан. Энэ мөчийг хажуунаас нь хараа зогсож ирсэн нөхөр нь бүр уйлхаа зогсоож чадахгүй байгаа. Тэгээд намайг харж ивэл гараа хөдөлгөөрэй гэсэн чинь бүсгүй маань маш хүчтэйгээр гараа хөдлөж исэн. 30 жил хүлээсэн мөч шүү дээ. Юу ч харж чаддаггүй байсан дээрээр энэ өдөр хараа орсон байгаа. Хэдэн өдрийн турш өвөн бүсгүй маань эмнэлэгтээ эвтээ дэмжлэгээ хийлгүүлсэн. Тэгээ хэдэн хоногийн дараа гэрийн докторсын төлөөлөгч түүнтэй уулзахаар ирсэн байгаа. Тэрээр бүр орж ирэмхцэл өмнө нь уулзчихсан нөгөө хүмүүс мөн үү, ямар сайхан инээдхөөр баярын нулимстай байна вэ гэд тэдэнд ахин нэгэн бэлгийг барьсан байгаа. За ямар бэлэг вэ гэхлээр тэрээр Пусан хотод байрладаг эмнэлгийнхаа өөр нэг салбар руу бүсгүйг аваачаад ахин эмчилгээ хийлгэж өгөхөө амласан байгаа. За тэр нь ямар эмчилгээнүүд вэ гэхлээр хиймэл нүдний бүрхөө суулгах мэс заслыг түүнд хийж өгнө гэсэн, мөн хиймэл шүд суулгах, хиймэл үс суулгах гэх мэт мэс заслыг хийж өгөхөө амласан байгаа. Ерөнхийдөө шаардлагатай бүхэл мэс заслыг үн төлбөргүйгээр хийж өгөхөө амласан байгаа. За ингээд энэ дугаарын төгсөлд өвөн бүсгүй маань
ярихдаа би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй бололтой. Солонгост ирнэ гэж бүр зүүдэлчж байгаагүй. Гэтэл бүх зүйл яг л зүүчиг болоод өнгөрч ийн. Намайг харах нүдтэй болгож өгсөн эмнэлгийнхэндээ, миний хажууд байж намайг хайрлаж ирсэн нөхөртөө, хүүдээ, миний эргэн тойронд байдаг бүх хүмүүстээ баярлаа гэд бас баярлаа гэдэг үгээ солонгосоор хэлээд нэвтрүүлгийг өндөрлүүлсэн байгаа. Тэгэд энэ нэвтрүүлэг маань яг 2007 онд KBS телевизээр цацагдчихсан нэвтрүүлэг аахгүй юу. Тэгээ YouTube бууцанд бол нөгөө цайхан тавигдсан. Тэгэд энэ нэвтрүүлэг ахин дугаар хэрвээ гаргах юм бол цаг алдалгүйгээр би та нартай орчуулж ярьж өгөх болно. Нэгэн бүсгүйн, нэгэн айлын 30 жил хүлээсэн хүсэл биелэлээ олсон ийм сайхан нэвтрүүлэг байна. Тэгээ энэ нэвтрүүлгийн сэтгэлдлүүдийг уншихад ч гэсэндээ хүмүүс бүр үнэхээр баяртай байгаагаа илэрхийлжсэн. За ихэнх хүмүүс яг ийм сайхан хайр гэж байдаг юм шүү. Хүн ер нь ямар нэг болцол тавихгүйгээр хүнийг хайрлна гэдэг нь яг жинхэнэ хайрыг хэлтгээ. Ийм сайхан нөхрүүд хорвоо дээр олон байдаг шүү. Би өнөөдөр ингээд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байдаг хүн. Тэгээ энэ нэвтрүүлгийг үзсний дараа би өөрийгөө ямар азтай хүн болохоо мэдэрлээ. Тэгээд өнөөдрөөс хойш би бурхнаасаа хайсан өөрийнхөө биеийг хизээж гоочилж авахгүй надад бүх зүйл байгаа гэдгийг би ойлголоо гэсэн сэтгэлдлүүд бас байсан. Эмч, сувилагч, солонгос хүмүүсийг магтсан сэтгэлдлүүд олноороо байсан. Та нар маань ч гэсэндээ нэвтрүүлгийг үзсэн сэтгэлдлээ доор бичиж үлдээгээрэй. Өнөөдрийн маань бичлэг энэ хүрээд өндөрлж байна. Миний бичлэгийг дандаа хүлээж, тухлан сууж, таалан үздэг та нартаа бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас би та нараасаа нэг хүсэх нэг зүйл байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр Instagram ер нь их ашигладаггүй байсан. Тэгээ сүүлийн үед Instagram-да баг зэрэг идэвхтэй болоод Instagram-аа хөгжүүлэх тал дээр жаахан ажиллаж байгаа. Тэгээд миний энэ сувгийг дагдаг хүмүүс маань миний Instagram руу ороод сонирхоод үзээрэй, бас намайг дагаарай. Instagram хуудсын маань хөгжүүлэхэд та нар маань баг ч гэсэн тус хүргээрэй. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгтээ байн хамт байдаг та нартаа баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.